Бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд кино товчлолтоо тавтаа морилно. Энэ удаагийн бичлэгээр 2025 онд гарсан триллер Нууцлах төрлийн Drop киног ярахаар бэлтгэлээ. Киноны эхлэлд Violet хэмээх эмэгтэй шархтаж, цус босон байдалтай газар хэвтэж буугаар эхэлдэг. Тэр арай ядан мүлхэж холдох гэж оролдох боловч нөхөр Blake нь ирж түүнийг хэрцгийгээр өшөглөнө. Дараа нь тэр эхнэр рүүгээ бууч илүүлэх боловч удалгүй буугаа түүнд өгч өөрийгөө буудахыг шаардна. Намайд буудал та гэж тэр хашгирна. Хэдэн жилийн дараах үйл явдалд шилжихэд Violet-ийн амьдрал хамаагүй дээрцэн байх бөгөөд одоо тэрээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд тусалдаг сэтгэл зүйчээр ажиллаж байдаг. Өглөө нь түүнд Хенри гэх залуугаас болзоонд өрсөн зурвас ирнэ. Яг тэр үед цахилгааны компаниас тоолоор шалгахаар ирлээ гэж өөрийгөө танилцуулсан нэгэн нэр ирдэг. Violet нэг их сэжиглэлгүйгээр түүнийг гэртээ оруулдаг. Үйл явдал маань оройн цаг руу шилжиж, Violet хүү Тобтойгоо тоглож байгаагаар гардаг. Удалгүй Violet-ийг болзоондоо явах хойгуур Тобиг харахаар түүний дүү Жен ирдэг. Violet гоёж ганглаад гарахынхаа өмнө Тоби орой 8 цаг гэхэд яг унтсан байх ёстойг дүүдээ сануулж, хяналтын камераар тэднийг харж байх болно гэдгээ хэлдэг. Тэр удалгүй маш өндөр давхарт байрлах тансаг зэрэглэлийн ресторанд ирэх бөгөөд цахилгаан шатанд явж байхад нь Хенригээс 10 минут хоцорч ирэх тул бааранд хүлээж байгаарай гэсэн зурвас ирдэг. Ингээд Violet баар руу очиж Кара хэмээх найрсад барментэй танилцсан. Тэр уух юм захиалангаа энэ залуутай хийх анхны болзоон тул сандарч байгаагаа хуваалцдаг. Хэсэг хугацааны дараа Ричард хэмээх хөгшин ир түүнийг өөрийн болзоод бүсгүй дайнтай андуурч төхөж ирдэг. Violet түүнийг хүлээж буй хүн биш гэдгээ хэлэхэд сандарсан өвгөн хүлцэл өчөж сохор болзоонд ирснээ тайлбарладаг. Үүний дараа тэр хоёр болзоон амжилттай болохын төлөө хундах тулгаж байтал Phil гэх залуу ирж саад болдог ба. Тэр Violet-тай сэтгнэх гэж оролдох боловч Кара түүнийг болзоотой байгааг нь хэлж хөөж явуулна. Кара Violet-аас уучлалт гуйгаад түүнийг хүн болгонтой сэтгэндэг шин төгөлдөр хуурч залуу байгаа юм гэж тайлбарлав. Яг энэ үед Ричардын сохор болзоод бүсгүй дайн ирж тэр хоёр ширээлүүгээ яв. Violet дүүлүүгээ зурус бичиж байтал гинт DigiDrop гэх AirDrop-тэй төстэй аппликейшн ашиглан нэгэн хачирхалтай мем зураг ирнэ. Тэр хин Ильяснийг нь гайхан эргэн тойрноо хартал хүмүүс бүгд уцаа оролдож байдаг. Яг тэр мөчөд Хенри ирж Violet-ийг ямар үзэсгэлэнтэй харагдаж байгааг нь гайхан магтаж. Тэр хоёр хотын үзэмж бүхэлдээ харагдах захиалсан ширээндээ сууцгаав. Гэрэл зурагчин Хенри камера машиндаа үлдээж зүрхлээгүй тул цүнхээ авчирсандаа хүлцэл өчөв. Дараа нь тэр Тобид өгөх бэлэг гээд жижигхэн хоккейн шайб гаргаж ирэхэд Violet түүний энэ сэтгэлд ихэд баярлаж талархснаа илэрхийлнэ. Энэ үед Мэт гих зөөгч ирж өөх зүйлийн захиалга аваад яв. Гинт Violet-ийн утсанд DigiDrop-оор дахин нэг зураг ирэх бөгөөд энэ удаад зурагсыг үл тоомсорлохгүй байхыг сануулсан байлаа. Тэр зургийг Хенрид үзүүлж хэн байж болохыг мэдхээр заалыг хамтдаа ажиглана. Тэгээд төгсөлтийн баяраа тэмдэглэж буй хэсэр залуусыг олж хараад тэднийг л товлж байгаа байх гэж таамаглана. Удалгүй Violet-ийн утсанд нөгөө хэтгээдээс гэрийнхээ хяналтын камерыг шалгахыг шаардсан дахин нэг зураг ирдэг. Тэрээр камерыг шалгатал Тоби, Жен хоёр унтхийн өрөөнд байх боловч зочны өрөөнд нь баг өмссөн, буу барьсан итгээд камер руу ширтэн зогсож байхыг хараад Violet-ийн цус нь царцах шиг л болно. Хенри түүнээс юу басныг асуух боловч Violet-д ам нэг хэрэггүй гэсэн өөр нэг зурвас ирхэн тэр. Айд сандарсан Violet ариун цэврийн өрөө орохоор шалталган босож цагдаа руу залахыг оровцсон ч түүний утсыг хуулбарсан бөгөөд бүх зүйлийг нь харж байгаад анхааруулсан зурвас гарч ирнэ. Хэрв тэр ресторанаас гарвал хүүн өөхөх болно гэж занал хийлдэг. Violet ариун цэврийн өрөөнд очиод хэсэг огт руу дөхөж тэднээс тусламж гуйхыг хичээв. Гэвч дараагийн зурвас ирж хинээс ч тусламж гуйхгүй байхыг анхааруулна. Хөөрхий эмэгтэй тэнд байсан охтын нэгээс нүдний хүрээлэгч гуйж аваад алхан дээрээ туслаарай гэж бичгийг оролдоно. Гэвч харамсалтай нь охид түүнийг нь ойлгуулгүй ариун цэврийн өрөөнөөс гараад явчихдаг. Сандарч твцэн Violet ариун цэврийн өрөөг нэгт нэгэнгүй шалгаж байгаад угаалтуурын доор нуусан чагнах төхөөрөмж олж харан цочролд орно. Үүний дараа Violet ширээндээ эргэж ирэхэд Хенри түүнийг түгшүүртэй байгааг анзаардаг. Гэвч Violet хүү Тобитойгоо ялангуяа хүүгийнх нь аав нас барснаас хойш хизээч тустай байж үзээгүй болохоор жаахан санаа зовж байна гэж хурдхан тайлбарлав. Яг энэ үед түүний нүдэнд ширээн дээрх чийдэн дээр байгаа чагнах төхөөрөмж тосох бөгөөд зурвас илгээгч тэдний яриаг сонсож байгааг мэдээд хамаг биеийнх нь хүүт өргөнө. Violet Хенрид өндрөөс айдаг тул өө ширээ рүү шилжиж гэж санал болгов. Хенри эргэлзэлгүй зөвшөөрч зөөгч Мэттийг дуудан хүсэхтэй хэлв. Удалгүй зөөгч ирвэж ирээд өө ширээ олсон гэдгээ хэлэх боловч Violet-д Drop-оос ширээгээ сольж болохгүй. Эсвэл Тоби 1 минутын дотор өөхөх болно гэсэн сануулга ирнэ. Айд сандарсан Violet өөр аргагүйд хүрч бид уг нь энэ гоё харагдах байдгийг үзэх гэж ирсэн шүү дээ хэмээн буцаад хуучин ширээндээ суух санал гаргав. Хенри Мэт хоёр хоёулаа гайхсан боловч түүний хүсэгтийг зөвшөөрдөг.
Төд удалгүй мэд захиалга авахар ирэх үед Violet Dropоос юу хүсэж байгааг нь аяархан асууна. Drop түүнд Хенригийн камераас SD картыг ав гэж тушаах бөгөөд үүнийг яаж хийх нь зөвхөн Violet-аас хамаарна гэв. Зүрх нь хүчтэй цохилох Violet Хенриг анхаар сарнисан хооронд бугуун цагаа хурдхан тайлж цүнхэндээ хийв. Зөөгч Мэтийг явсны дараа Violet цагаа алга болчихлоо. Орж ирэхэд байсандаа хэмээн жүжиглэв. Тэр Хенригээс хүлээн авч дээр очиж цагийг нь олсон эсхийг асууж өгөхийг гуйв. Хенри дахиад л түүний хүсэлтийг зөвшөөрч явхад Violet цүнхнээс нь камерыг нь хурдхан шүүрч авах ба камер доторх зургуудыг гүйрлэж үзтэр хотын даргын с ิจ гтэй хүмүүстэй авахулсан хид хідэн зураг мөн түүний авилга лёврийг илчилсэн санхүүгийн баримтууд байхыг хараад Violet-ийн судасны цохилд түргсэв. Тэр даруй SD картыг суглан авч судалтаа эргэн суулаа. Хенриг буцаж ирээд хүлээн авч цагны талаар юу ч мэдээгүй байна гэж хэрэгтэй зэрэгцэн Dropоос ариун цэврийн өрөө рүү яв гэсэн тушаал ирэв. Ингээд Violet цагаа ариун цэврийн өрөөнд үлдээсэн байх магадлалтай гэж хэлээд явдаг. Дотор ормогц SD картыг бяцлаад усан дурсах гэсэн дараагийн заавар ирнэ. Хүүгээ хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй байгаа Violet картыг устгав. Дараа нь тэр Dropоос гэрээс нь нөгөө хүнийг гаргахыг гуйв. Гэвч нөгөө тал хүүтнэр чиний ажил хараахан дуусаагүй байна гэж хариулаад гар нүрийн цаасны савыг шалгахыг тушаадаг. Өөр сонгогдгүй болсон Violet савыг нээтэр дотор нь шингэнтэй жижиг шил байхыг олж харав. Drop түүнд үүнийг Хенригийн ух зүйлд хийж түүнийг аль гэж зааварлахад Violet цочролд орох ба. Энэ нь өвдөлтгүй маш хурдан байх болно гэж түүнийг тайвшруулахыг оролдоно. Violet би хүн алж чадахгүй гэж зүтгэсэн ч Drop өөдөөс нь чи өмнө нь хүн арж байсан юм чинь одоо ч чадна хэмээн хариулдаг. Violet ариун цэврийн өрөөнөөс гарч явахдаа Drop гихч хэн байж болохыг гайхан маш их сандарч байдаг. Түүнийг ширээндээ ирэхэд Хенри хэдийн явхаар зэхэж байв. Учир нь тэр Violet-ыг өөрийг нь сонирхгүй байна гэж боджээ. Тэр хоёулаа дараа болъё доо гэж хэлээд тооцоогоо төлөөд босов. Гэвч түүнийг явуулахгүй байхын тулд Violet арга буюу түүнийг маш хүсэл тэмүүлэлтэйгээр үнсэж орхилоо. Дараа нь түүнийг үлдэхийг гуйхад баярлаж хөөрсөн Хенри ч зөвшөөрөв. Яг энэ үед тэд Diane Richard-ыг тэнэг амтан гэж хашгираад ресторанаас өөртөө гарахыг олж харав. Хенри Violet хоёр ширээндээ буцаж суухад Drop ажлаа дуусгахыг шаардаж эхэлдэг. Phil төгөлдөр хуур товлож эхлэхдээ зэрэгцэн Мэт захиалга авахар ирэв. Энэ үед Violet-д гинт нэгэн санаа төрж төгөлдөр хуурчид цайны мөнгө өгмөр байна гэж хэлв. Тэрээр уруулын будгаа гаргаж ирээд $20 дэвсгэрт дээр барьцаалагдсан гэсэн үг болон гэрийн хаягаа бичээд Phil-д дамжуулж өгөхийг Мэттээс хүслээ. Удалгүй Мэтт мөнгийг Phil-д өгөх хооронд Violet Хенригээс ажил төрлийнхэн талаар асууж эхлэв. Тэрээр хотын даргын хэвлэлийн гэрэг зурагч нар 5 жил ажиллаж байгаа аж. Violet асуултаа улам завшуулж хотын даргаыг сайн хүн үү гэж асуусан ч Хенри ямар нэгэн тодорхой зүйл хийдэлгүй булзааруулсан хариулт өгөв. Энэ зур Phil цайны мөнгнүүдэд цуглуулan явхаар зэхэж байлаа. Гэвч тэр Violet-ийн үлдээсэн зурсыг олж хараад айсандаа хүшиж орхив. Violet түүнийг хэн нэгэн рүү залгахыг оролдож байгааг анзаарсан ч айж сандарсан Phil хурдхан төгөлдөр хуур дээрээ эргэж ирээд тайвширхын тулд коктейлээ шимж эхэллээ. Энэ удаагийн бичлэгийг олон улсын спортын компани хамтрах хүргэж байна. Та 18 нас хүрсэн бол сэтгэгд хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай суугийн Nandin гих урамшууллын кодыг оруулаад анхны урамшууллаа аваарай. Яг энэ үед Мэт тэдний хоолыг авчирч Violet салаатаа идэж эхэлнэ. Гэвч тэр хоолноосоо нэгэн зүйл олж хараад цочролд орно. Тэр даруй Dropоос чи бүх зүйлийг баллачлаа гэсэн зурус ирнэ. Violet уучлалт гуйх боловч хэдийнэ хожимдсан байдаг. Violet-д туслах диж байсан Phil-ийн уух юмд хор хийсэн байдаг ба хортой ундаа уусан Phil шалан дээр унам ухаан ардахыг бид харах ба. Айж сандарсан Violet гэрийнхээ камерыг шалгатал багтаа итгээд Jenny-г цохиж унгаагаад Toby-г өрөөнд түгжиж байхыг олж харав. Drop түүнээс ажлаа дуусгах буюу Хенриг алахыг дахин шаардна. Энэ хооронд Phil босоод анцаараа цахилгаан шат руу чиглэх боловч Drop түүнийг лоббиноос амьд гарч чадахгүй гэж мэдэгдэнэ. Түүний дотор айдас дээд цэгтээ тулсан ч хүчээр инээмсэлдэж бүх зүйл зүгээр байгаа мэт жүжиглэнэ. Тэр Хенрид хандан уур амьсгалыг сайжруулахын тулд текила ууя гэж санал болгоод баар руу явна. Гэвч Violet яарч босохдоо цүнхээ унгааж Хенри түүний бугуун цагийг олж харав. Баарн дээр Violet хоёр хундаг текила захиалж хорийг нэг рүү хийхийг оролцсон боловч Drop үүнийг ширээн дээрээ хийхийг тушаана. Ширээндээ эргэж ирэхэд Хенри Violet-д цагийг нь өгч сая цүнхнээс нь унсныг хэлв. Violet үргэлж эргэн тойрноо ажиглаж 50 бус байгаа тул Хенригийн дург нь хүрдэг. Тэр Violet-ийг үннээ хэлхийг шаардаж хэрв ямар нэг зүйл болохгүй байгаа бол бусалж чадна гэдгээ хэлнэ. Яг энэ мөчид Violet-ийн толгойд Blake-ийг буутах гэж оролцсон чадаагүй тэрхүү аимшигт шүн дурсамж болон орж ирнэ. Тэрхүү аимшигт шүн бяцхан Toby бүх зүйлийг харж уйлж байсан бөгөөд Blake гинт бууга Toby руу чиллүүлжээ. Одоо царт Violet энэхүү сэтгэл өвтгөм явдгийн талаар нээлттэй ярьж өөрийгөө муу ээж шиг санагддаг тухайга Хенрид хэлв.
Учир нь тэр Тобиг төрсний дараач хүчирхийлэгч нөхөртөөгөө хамт байсаар байсан бөгөөд хүүн ямар ч хүүхдийн харах ёсгүй зүйлийг харсан гэж тэр харамсна. Хенри ч мөн түүнийг өрөвдөж, өөрт нь ч гэсэн ижил зүйл тохиолдож байсан буюу хамгийн их итгэж байсан хүн нь аимшигтай нэгэн болж хувирсан тухай хуваалцав. Тэр явдлаас болж олон сайн хүмүүс хохирсон ч тэр үед өөрөө юу ч хийж чадаагүй аж. Хенри Вайлетад хандан тэр одоо ч энд байгаа шиг чиний итгэл найдварыг чинь нөхөр чинь булааж авч чадаагүй ээ гэж зөөлнөр хэлв. Үүнийг сонсоод Вайлет инээмсэглэж түүнийг сайн хүн юм гэж хэллээ. Дараа нь тэр нимбэг авхаа мартчих гэж хэлээд Хенриг баар руу буцаж очихыг хүсв. Хенриг явмагц Вайлет маш хүн сэтгэлээр түүний уух зүйл рүү хор хийж амжив. Удалгүй Хенри нимбэгтээ ирж текилаг уух гэж байтал Вайлет түүнийг алж зүрхэлсэнгүй. Тиймээс тэр санаатаагаар түүн рүү дарс асгаж хундагтайгаа тавихад хүргэв. Хенри хувцас цэвэрлэхээр явхад Вайлетад энэ тийм ч ухаалаг үйлдэл байсангүй гэсэн зурус ирнэ. Хэдхэн хормын дараа бармен Кара Вайлет дээр ирж бүх төр зүгээр эсхийг асуув. Тэр Вайлетыг шүнжин тайван бус байсныг анзаарсан байдаг. Кара болзоод залуу нь ямар нэг буруу зүйл хийсэн эсхийг асууж туслахыг санал болгоно. Вайлет асуудал Хенрид биш, харин өөр зүйлд байгааг хэлв. Энэ үед Кара нэгэн цочирдом зүйл хийсэн нь Ричард өөр эмэгтэйтэй болцож байгаа хэрнээ шүнжин Вайлет руу ширтэж байсан аж. Уурсан Вайлет нэг нь хортой байж болох 2 хундаг текила барин өвгөнлөө дөхөж очив. Тэрээр болзоод бүсгүй нь хаяад явсанд харамсаж байгаагаа хэлээд өөх зүй санал болгосон ч нөгөөх чихтэй өвгөн түүнийг нэрээр нь дуудаж уухаас татгалзав. Вайлет гайхан түүнд нэрээ хэлээгүй гэдгээ хэлэхэд өвгөн баригдсанаа мэдээд түүнийг суухыг хүсв. Тэрээр өөрийгөө жинхэнэ зурус илгээч болохоо ичилдэг. Ричард өөрийгөө хотын дараад ажилдаг бөгөөд холбооны мөрдөх тогтчооны нууц мэдээлэгч болох Хенриг устгах даалгавар авсан гэдгээ хэлдэг. Тэрээр зургасуудыг мөрдөх боломжгүй байдаг нь энэ даалгаврыг Вайлетад өгөхөд хялбар болгосон гэж нэмж хэлв. Вайлет яагаад заавар түүнийг сонгосныг асуухад Ричард түүнийг өмнө нь хүм арж байсан тул хэргийг түүнд тогход хялбар байх болно гэж хариулв. Вайлет талайгаач нөхрөө алаагүй гэж зүтгэсэн ч өвгөн түүнд итгэсэнгүй. Гэвч тэр үеийн дурсамжид Блейк Тобиг буудах гэж байтал цагдаагийн дохиод угарч тэрээр өөрийнхөө амийг ивүүлтгсэн болох нь харагддаг. Ричард Вайлетыг хэрэггүй зүйл хийж Филийг үхэлд хүргэсэнд буруутгаж байдаг. Тэрээр Вайлетийн Хенригийн уух зүйлд хор хийж буй бичлэг камерт бичигдсэн тул Вайлетад ямар ч муртрах зам байхгүй гэдлийг бардамнан хийхнэ. Одоо түүнд хүүгээ аврах цорын ганц боломж нь Хенриг алхал үйлдэлээ. Яг энэ мөчид Хенри хурж ирэхэд Вайлет түүнийг Ричардтай танилцуулж хуучны найзууд хэмээн хэлв. Тэрээр мөн Хенрид хордуулсан гэгдэх текилаг өгөв. Хенриг уусны дараа Вайлет түүнийг ширээндээ очиж хүлээхийг хүслээ. Үүний дараа Вайлет Ричардаас ажил дууссан тул гэрээс нь хүнээ гаргахыг шаардав. Дроп багтаа итгээдэг тэр даруй гэрээс нь гарахыг тушаадаг. Өөрийгөө яллаа гэж итгэсэн Ричард баяр хөөртэйгээр десертээ идэнгээ Вайлеттэй ярилцсан. Гэвч хоолоо идэж байх үед нь Вайлет гинтхэн Хенригийн уух зүйлийг биш, харин Ричардын десертийг хордуулсан гэдгийг хэлж бөмбөг тислэх шиг л болов. Уурсан өвгөн түүн рүү буу чиглүүлсэн боловч Хенри гинт Вайлетийн урдуур орж сумыг өөр дээрээ авах ба эстранд үймэн самуун дэгдэж хүмүүс айсандаа ийш тийш гүйлдэнэ. Энэ хооронд Ричард Вайлетийг хөөж буудах гэж байтал Кара саад болж сум нь шилэн ханыг ондог. Уурсан өвгөн бармен бүсгүйг хэртхийгээр хутгалж орхиод дахин Вайлет руу анхаарлаа хандуулв. Төд удалгүй Ричард Вайлет руу буу чиглүүлэхэд тэрээр өвгний ард байгаа цуурсан шилийг анзаардаг. Ричард багтаа этгээдэд гэрлөө буцаж ороод Тобиг ал гэж тушаах ба гэтэл яг энэ үед гинтийн зүйл болов. Цуурсан шил хагарч өвгөн доош унаж амиа алдах бөгөөд Вайлет ямар нэгэн зүйлд тээгсэн ширээний бүтээлэрнээс зууран тогтож чаддаг. Азар шахагдсан Хенри түүнийг аврахаар ирж ресторанд буцаан татаж оруулдаг. Үүний дараа Вайлет гэрийнхээ камерыг шалгатал багтаа этгээд хүүгийнх нь өрөө рүү дөхөж байхыг харах ба тэрээр Хенригийн машины түлхүүрийг шүүрч аваад түүнийг цагдаа дуудахыг хүсэж өөрөө ресторанаас гүн гардаг. Вайлет замын төвчрөл дундуур гэртээ харихаар хургин давхиж байх зуур Жен ухаан орж Тобиг хайж эхлэв. Энэ хооронд багтаа этгээд Тобиг барьж аваад хорлохыг завдна. Жен түүний хөлийг хутгаар хотолж Тобиг аюултай байдлаас холдуулав. Тэр хоёр нэг өрөөнд орж төвчээд хаалгаа тайлахаар хааж амжих боловч харамсалтай нь багтаа этгээд өрөөлөө нэвтэрч Жений гарыг бууддаг. Тэрээр Тобиг орон доогуур байгаа эсхийг шалгахын тулд орлоо хит хідэн удаа буудах үед Вайлет гэртээ ирж нөгөөх этгээд түүнийг ирснийг сонсдог. Тэрээр хурдхан доош буух ба шийдэмгий Вайлет гал тогооноос хутаг авч тулаанд бэлтгэв. Хэдхэн хормын дараа багтаа этгээд зочны өрөөнд гарч ирэхэд Вайлет түүнийг хутгалсан ч тэрээр Вайлетыг амаханд ирж өрөөний нөгөө тал руу шидэж архдаг. Энэ мөчид тэрээр багаа тайлахад Вайлет түүнийг өглөө ирсэн цалхааны газрын ажилтан болохыг таньж дахин цочролд ордог. Тэрээр Вайлетыг алж дуусгахаас өмнө Тобигийн илгээсэн, дээрээ буу бэхэлсэн алсын өдөрчхтэй тоглоомон машин гинт хүрээд ирдэг.
Violet бөөг хурдан шүүрч аваад халдагчийг буудан арж амьдрахынхаа хамгийн аимшигт шүнийг эцэслэв. Хүү болон Жен хоёр азар аюулгүй байдаг. Эхүр хоёр тайвширч нулимс тусдуулан бие биенээ чангаар тэрвэрдэг. Үүний дараа үйл явд хэсэг хугацааны дараах руу шилжих бөгөөд Хенри эмзэгт хэвтэн эмчлүүлж байгаагаар гардаг. Мэдээгээр хотын даргын тамгын газар төсрийн хөрөнгө шамширдуулсан хэрэг болон ресторант болсон үүмэнд холбоотой болохыг зарлаж байлаа. Удалгүй Violet түүн дээр зочсон ирэхэд Хенри амийг нь аварсанд талархснаа илэрхийлэх ба. Мөн тус эмзэгт хэвтэж байсан Жен тэднийг шоолж, цаашлуулж байгаад өрөөнөөс гарахад Хенри Violet хоёр дахь болзоондоо явхаар төлөвлөж буугаар кино төгсдөг. Сувгийг маань дэмжиж, subscribe дараарай баярлалаа.